Өнөөдөр үеийнгийн дарамт эрхлэлт гадуурхалтын эсрэг нийгмээр ярьж эхэлж байна. За нэг хэсэг нь одоо өмнө байсан зүйл мэтээр ярьж хэвийн үзэгдэл мэтээр харж байхад нөгөө хэсэг нь за энэхүү үйлдэл нь одоо байж болохгүй гэдэг байр суурнаас одоо хандж байна. Үеийнгийн дарамт эрхлэлт гэдэг асуудлыг зүгээр нэг хөвгүүдийн охтуудын юм уу хэрүүл маргаан эсвэл үл ойлголцол тоглоом шуулаан гэдэг өнцгөөс харж олох болохгүй. За энэхүү үйлдэл нь хэн нэгнээс юм уу хэсэг бүлэг хүүхдээс за хэн нэгнийг онилж чиглэсэн за шууд ухамсараас гарч байгаа гэмт үйлдэл байна. За үеийнгийн дарамт эрхлэлт гардаггүй тийм сургууль гэж бол ер нь байхгүй. Ил талд явраа нэгэн хэлбэрээр энэхүү үйлдэл үлдэгдэж байдаг. За ялангуяа сурагчдад би өөрийгөө хэрхэн хамгаалж чадах вэ? Миний найз, миний үеийнхийнх нь энэхүү үеийнгийн дарамт эрхлэлт өртөж байгаа үед би яг юу хийж чадах вэ? Энэхүү үйлдэлийг тасан зогсооход би хэрхэн тусалж чадах вэ гэдэг тэр арга зам механизм, тэр чадрыг нь бид суулгаж өгөх хамгийн чухал. Сургууль болон нийтээрээ энэхүү үйлдэлийн эсрэг системтэй үе шаттай арга замыг ажлуудыг зохион байгуулах шаардлагатай байна.